За хай. За маш сонирхолтой юм болсон манайхаа. Тэгэхээр би өчигдөр та нарын тоглолт үзвээ. Ямар адал явдалтай, ямар сонирхолтой, ямар амар юм болсныг бүгдээрээ хамтдаа миний бичлэгнээс үзцгээе. Би ингээл өчигдөр ингээл амар дээл хугацаа өмсөлтөө нэрээ та нарын тоглолтыг очиж үзэн гэл. Ерөөсөө гараад ингээл такси барайл байжсэн чинь ингээл хажуунаас яг нэг дээлтэй охин ирсэн. Хүү чи цэнгэлдэг орох юм. Хоёлаа тэгвэл хамт таксиж жил да гэж хурж ирэлээ. Ямар ч танихгүй ингээд дөрөв охин ингээд нийлээ таксидэж мөхсөдөө тэгээд цэнгэлдэг рүү очиж байгаа юм зэ. Тэгээд тэр ч яг хамгийн гол нь ингээд яг та нарын тоглолт эхлэхээс өмнө тэр цэнгэлтгийн гадаа ямар амар юм болсон бэ гэдгийг би та хэдэд ярих чинь одоо 6 цаг гээд цэнгэлтгээр очвоо. За тэгсэн чинь ингээд түн бууж гэнсэн хүмүүсийг би бүр гайхаад. Яг ингээд цэнгэлтээр болдог тоглолтуудыг би мэднэ л дээ. Гэтэ арайш тийм их хүнтэй байгаагүй зэ юм. Байдгүй штэ ер нь бол тэгсэн чинь ингээд бүр арай дэнд үзье. Яг ингээд наадан болж байгаа юм шиг. QR-аа уншуулад бууж авдаг хэсгээр нь ойчрлоо бэжсэн чинь би 6:30 гээд тэнд ойчрлсан зэ. Бэжсэн чинь 7:30 гээд манай тоглолт эхэлчихэж байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө нь тоглолт эхэлчлээ хүмүүс стрессдэж эхэллээ. Хойноос шахаж эхэллээ. Тэгээ нэг 2 цаг гараа ингээд бууж авах гэж ингээд бөө юм бол тэрүүгээр чинь дүүрээ ингээд тоглолт нь эхэлчлээ. Станаар ямар яасан. Тэгээ ингээ 2 цаг очирсны эцэс бидрийг урдаас юу гэсэн гэж манай бугууш дуусчлаа, манай QR дуусчлаа. Та хэдийг зүгээр шууд орчих гинэ гингүүтээ ингээ хайцсан заяа. Тэгээ нөгөө нэг мангар олон хүмүүс чинь урагшаа очирлжсэн хүмүүс чинь гээд хоошоо ингэж очирлаа. Хаалгараа гүйлдэж байгаа. Тэгээ оруулж байгаа хаалган дээр нь очлоо. Тэгсэн чинь онгойлохгүй. Тэгээ яасан юм бэ гэсэн чинь үгүй энд оруулахгүй гинэ. Та нар нөгөө талын хаалгаар орчоо гэж байгаа юм. Тэгээ нөгөө тал дээр нь очингууд үгүй энд оруулахгүй байна. Үүтэй нөгөө тийш явуулчихсан заяа. Тэгээ ингээ яг энэ процессор ингээ 6-7 удаа ингээ нааш цаашаа бит хэд явсан заяа. Тэгээ би энэ чинь ганцаар яваагүй шүү дээ. Ингээ тэнд байгаа бараг ингээ хэдэн мянган хүн ингээд ийш тийш ингэ явж байгаа хгүй. За ястаа нэрээ одоо яг төвчээрийн тулгацыг ингээд дууслаа гэж юм шиг манай ээж ах нөгөө Монгол дээлтэй ах нар чинь яг дотроос нь ингээд хамаг Монгол цөснөх хөөрцөн хүмүүс байгаа штэ. Яаж яах дээлээ хүмүүссэн зэ. Жинхэнэ Монгол зангаа гаргаж байгаа юм чи. Нөгөө ах нар чинь амар уурлалсан юм. Цагдаа магнаад амар уурлалсан нэр бид нар оруулсан буцааж мөнгө аав юм аа. Тэгээ ихч мэгч нар чинь бүр ингээд амар ойрлол. Би бүр амар яхав. Би жоохон ганцаараа явж байсан аахгүй. Найстаа ууг нь очие гэсэн чинь манайс төрүүлээд орцсон. Тэгээд би хойноос нь орох гэсээр л тийм болж байгаа хгүй. Тэгээ боо юм болж орох гээл тийжсэн чинь гейт хоёрын хаалгыг манай нөгөө нэг амар ах нар ингээд ингэж байгаа твтлээ хийцэн зэ. Хаалга нь онгоогоод нөгөө хүмүүс нь ингээд амар дайралцаал орж исэн чинь өөдөөс нь 2-3 цагдаа гарч ирээд амар уурлаад бидрийг чи ингээд буцааж ингээд хойноос нь шөөж мөгөөс. Аргагүй шүү дээ угс ингээд хаалгыг ингэсээр хагаад твтлээд орчих угс ямар ч цагдаа уурлаа гэсэн. Тэгээ за угс энэ хаалга ингээд хударчиж байгаа юм ингээд нөгөө талын хаалга руу очиж байгаа юм зэ. Тэгээд тэгсэн чинь нөгөө тал бас ингээд зогсож байсан зэ манай ах нар. Тэгсээрээ дэвтлээ хийсэн заяа. Тэгээ азар өөдөөс нь цагдаа гарч ирээгүй. Тэгээ би тэгэхэд эвдэлсэн хаалгаар ороод орохгоо хүлээгээд байжсэн чинь хажуудалд ингээ 0-ийн хаалгаа ингээ харагдаж байгаа байхгүй. Тэгээ ингээ 0 дотор ингээ октод ингээ нүрээ ингээ янслаад ингээ байж байгаа. Тэгсэн чинь манай ихчнэр ингээ хажуураас нь цонхыг төгснө. Хөө энэ цонхоо онгойлгоч. Энэ мөр чи орч. Тэгснэ нөгөө дотроос нь хүмүүс хариулахгүй болсон чинь нөгөө ихчнэр чи үгүй та нар чи ямар хүн муутай юм бэ? Наа цонхоор чи бид нар орчих юм даа штэ. Татаад үзээ. Ингээ сүүлд сураг сонсоод бол тэр яг 0-ийн хаалгаар ингээ үнэхээр дотор талаас нь хүн онгойлгоод ингээ цонхоор орсон юм байлээ манайхан. Амар байгаа юм бүр ингээ зүгээр ингээ 0-ийн хаалга дотроос нь ингээ онгойлгосноо зүгээр ингээ цонх руу навирингуудаа ингээ туулт руу орж идэг ш. Тэгээд тийм хөвгөлтэй адал явдал амар юмнууд ч гэсэндээ амар их болсон заяа. Тэгээд тоглолт ихснээ бараг 2 цагийн дараа би тэдийг орж байгаа байхгүй. Яг тоглолт нь яг ямар хөө болсон талаарыг одоо яриа заяа. Тоглолтын хувьд гэвэл надад бол бүр үнэхээр супер амар гоё тоглолт болсон. Миний хувьд бол тэгж бодогдчихээн заяа. Өчигдөр тандрах дээр 40,000 хүн ирсэн гэсэн. Тэгээд ингээд бүр цэнгэлдэг бүр битүү заяа. Бүр ингээ ямар ч суудлалтгүй доотлын тэр тайсны хэсгэр ч гэсэндээ бүр ингээ битүү заяа. Бүгдээрээ амар гоё дээлээ өмссөн ингээл бүгдээр хослоод бүр ингээ жоох хөөхтөө тэгээд ингээл хөгшөө хүмүүс ч гэсэндээ амар хэрцэн байсан. Гест артистууд аягүй хэрсэн байсан. За одоо санаж байгаагаар гэвэл BG байсан. За тэгээд Жона хамтлаг, Gang Bay гэх мэтчлээ ер нь нэлээд их хүмүүс гест артистаар ирсэн байсан заяа. Тэгээд бүгдээрээ Монгол дээлээ өмссөн, бүжигчт нь Монгол дээлээ өмссөн, хөтлөгчт нь Монгол дээлээ өмссөн. Тэгэл та нар ч юм бүр тэгэл тайзыг бол эзэгнээл заяа. Тэгэл ингээл хөтлөгчт нь ингээл бид хэдий бүр ингээл бөөнд нь ингээл уухаалуулаа. Би яг өчигдөр ингээд орой болоод нэлээд хүүтэн болсон. Гадаа баг 7-8 цаг зогссон гэдэг чинь би бүр сүултээ ингээ 90 хамж чирээ бүр ингээ хөл мүл ингээ салгалаа заяа. Тэгсэн мөртлөө ингээ дуугаар сонсомоор санагдал харьцаж чадахгүй ингээ байгаацхгүй. Тэгээд миний анзаарснаар гэвэл өчигдрийн тоглолтын дээрээс заяа. Манай залуучууд яг үндэ ингээд Монгол өв соёлд амар хайртай юм байна гэдэг би бол амар анзаарсан заяа. Амар тийм одоогийн үеийн залуучууд ч нэр Монгол өв соёлоо мартсан энэ тэрийг манай ах эгч нар амар ингээл шүмжилдэж штэ. Яг үндэ тийм биш заяа. Өчигдөр зүгээр ингээ тэнд очсон бүх хүмүүсийн яг зүрхэн дотор нь зүгээр би Монгол хүн юм байна. Бүр тийм Монгол хүний омогшил гэж яддаг штэ. Яг тэрийг ингээд яг тоглолтын туршид бүр ингээд бүр тултлан гаргаж ирсэн заяа. Ингээ өөрт нь мэдрүүлсэн заяа. Би бол тэгж бодож юм. Би бол хүмүүсийг анзаараад бол тэгсэн заяа. Яг зүгээр нөгөө нэг ингээд залуучуудад Монгол өв соёлоо яаж хүргэх ингээд яагаад ийм гоё юм гэдгийг ингээд зүгээр гаргаж ирэх юм артист гэдэг ч юм уу те. Иймэрхүү хүмүүс аягүй дутагдaltaй байсан юм байна л гэж би ойлгосон. Тэгээ түүнээс бол ингээд өчигдөр чинь ингээд Монгол дээлээ өмс ингээд цаанасар наадмаар л ингээд 2 удаа л нэг дээлээ гаргаж өмсдөө штэ. Тэгээ ингээд дээлээ өмсөхдөө амар хаппи байсан заяа манай хэд. Амар жаргалтай амар гоё ингээд нэг тийм
бүр ингээл би Монгол хүн гэсэн шиг ингээл дээлээ хүмүүс амар гоё харагдчихлээ. Тэгээ дотроо ч гэсэндээ тэгж мэдэрсэн байх гэж би бодсон. А тийм тэгээ нөгөө нэг 146 студийн нөгөө нэг хөрх хүүхдүүд байдаг шүү дээ. Тэгээ тэд нар бас айгуу дуулч малаас амар хөөрхөн байсан. Би ингээд бодоод байгаа хгүй ингээд хамгийн сүүлд ийм гоё тоглолтыг хизээ үзснээ ингээд бодонгууд 2 жилийн өмнө Rocket Bay-ийн тоглолтын дээр байсан. Тэгээд өчигдөр та нарын тоглолтын дээр үзсэн заяа. Яг нөгөө нэг тоглолт руу орохоос өмнө жоох стресстэй асуудлууд гарсан ч гэсэндээ яг тоглолт руугаа ороод бол бүр ингээл тэр стресс ингээл байхгүй заяа. Тэгэл мартагдчихсан заяа. Би чи ингээл за тэр худлаа юм шүү дээ. Ер нь болчихоо, ер нь хайрчгүй, ер нь шантарчаа гэж ингээд бодол байж байгаа л да. Ер нь ирсэн юм чи ер нь шарандаа орно гэл тэгэл орсон байхгүй. Тэгээ ингээл ороод эхний дуугийн сонсоод ямар азар би энэ тоглолтыг үзэж вэ гэж бодсон заяа. Тэгээ би ингээд харж байхдаа таксиндаа ингээд бүр ингээд унтаал ингээд зөөрмөглөл яваадсан заяа. Тэгсэн мөртлөө ингээд тоглолтоо бодвол ямар гоё тоглолт үзэж вэ гэж бодоод яваадсан заяа. Яг ингээд дотроос нэг тийм монгол хүний нэг тийм аура гаргаж ирсэн тоглолт байсан. Би бол тэгжэл дүгнэж байна. За тийм тэгээ нэг иймэрхүү байлаа. Тэгээд энэ удаагийн бичлэгийг энэ хүрээд өндөрлж гин. Тэгээд лайк, subscribe дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.